За. За сайн байцгаана уу? Эверестийн баас тагэр дээр байна. Жилийн өмнө бид нар ирээд нэг юм 100 гадалдаг тэгээд наар дээр утчихсан чинь энэ жил ирсэн чинь шал өөр болчихжээ. Одоо энэ яг энэ майхан гест хаус гэж нэрлэдэг даа. Энэ дотроо 8 өрөөтэй юм байна. Зарим өрөө нь болохоор 2 ортой, зарим өрөө 1 ортой. Тэгээд энэ жилийн дотор ийм том өөрчлөлт хийсэн байна. Уснаас гоомжлог болсон байна. Халуун хөрдөө устай болцсон юм байна. Ганцхан нойлд багтсан дотроо. Бусдын бол бүгд байна. Тэгээ өрөөнүүдээр ингээд ороод үзэхгүй тийм. Тэгээ энэ бол нэг хүний өрөө. Нэг хүний өрөө нэг байгаа юм. Энэ манай бүрх одоо би ийх байрлаж байна. Манайхны паспорт байна. Үнийг яаж мэдхүүгээ хүчтэй хүч аваад ирсэн байна. Хүмүүст хэрэг болж магадгүй. За ингээд сохон сайхан болдог байна. Тог цахилгааны асуудлыг шийдээд өгчөж. Тэгээ энд нөгөө бас агаар их гурав байдаг учраас юм. Агаар шийдэж байлгдсан юм байна. Хогийн сав байна. Гэрэлтэй. Ваа л Ингээд та. завхууруудтай. За яг энэ уг нь бол яг тамхи татахыг хориглодог. Гэхдээ тамхичид одоо бас өрөөндөө тамхи татвал бас тамхины үсний сав байдгийг байна. За энэ Тэгээ хамгийн гол нь Wi-Fi-тай болсон юм байна. тэгээ. Одоо энэ Нилээ сайхан болчихжээ. Энэ ширээ нь болохоор юм. доороо халах. Доороо юм халагч тавьсан юм. Тэгээ одоо юм сархан буудлын гуттай. Жилийн өмнө эсгээс тавсан бичлэг өгнө надад байгаа юм байна. Та нар ямар юм байсан надад харуулахаар өмнө тэнгэр газар шиг ялгаатай болсон. Тэгээд энэ бол хөгжил төвчлээс хүний олноор ингээд аялал жуулчлалаа хөгжүүлэх, өндөр уулын аялал жуулчлалыг хөгжүүлэх, өндөр уулын гадны дотны хөгжил үзүүлэлийг бол бас ингэж ажилладаг юм байна. Энэ аялал жуулчлалаас санаа аваад хэрэгжүүлвэл. Тэгээ манайх ч нөгөө нэг дархан газар. Одоо энэ ч гэсэн дархан газар байгаа шүү дээ. Манайх ч нөгөө хуулиараа ийм юм байгуулах боломжгүй байдаг байхгүй. Тэгэхээр бас манай уулын бааз лагерууд бас ингэж хөгжөлтөл бас нэлээд санаах баг. Хууль эрх зүйн өөрчлөлтүүд хийх шаардлага гараад байна. Тэр хэрвээ бас яг энэ зүйлийг ингээд зохион байгуулалтаар хөгжүүлэх юм системд оруулах юм бол ийм гоё болж болд юм байна шүү.